Улсын хоёр наадмын 9-ийн даваа эхлэж энэ хоёр цэнгэл наадмын үзүүр төрөө улаацлахаар шалгарч үлдсэн Төгсгөл аймгийн Тусан цэнгэл сумын хрият шүүхийн шийдвэр биелүүлэх хөрөнгөний газрын сүлдвийн төмөр спортын хороо Монс группийн бүх Монгол улсын харцаг сэдвийн содномдорж Хувс аймгийн Улаангон сумын хрият Батлан хамгааллын сургууль Уснуур дэвжээний бүх Монгол улсын харцаг Өлзий тогтын Батөршхнаар хамт олон засварлуулаад хамруулан төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнэ дэвэн дэвсээр гарч ирлээ. 2012 онд санж байна. 5-ын даваанд бас тунж Батөршх давж байсан. Монгол бүхийн энэ зүлэг ногоон дэвжээн дээр л одоо яг л нэгэн үе гарч ирж таарандаа одоо хоорондоо одоо сайхан хүч үзэн барьдаж байгаа хоёр харцагдаа. За шахад татлаа. Батөршхийн хувьд давхар шууд нэгэрчтэй үлдсэн ордлоо. Дагуулаад хөмөрлөө. Төгсгөл бүхий тэнгэрт Монгол бүхийн арманлаа. За ирэх мөндөд үзэгчтэй. Ийхүү ардын хөвсгөлөг 96 жилийн Монгол төрийн аймаг хоёр наадамд Төгсгөл аймгийн Тусан цэнгэл сумын хрият бүх Монгол улсын харцаг сэдвийн содномдорж 9 даван төрүүлж Монгол улсын арслан цолын болцод хангаад тэрийнхөө 9 хөл цагаан төвийг тойрон дэвж байна. За Хувс аймгийн Улаангон сумын хрият Уснуур дэвжээ Батлан хамгааллын сургуулийн бүх Монгол улсын харцаг Өлзий тогтын Батөршх Монгол улсын гарид цолын болцод хангаад тугаан тойрлоо. За мөн хоёр харцагч сайхан барилдаа гаргаж төрийн хоёр наадмын үзүүр төрөнд шалгарч үлдлээ дээ.